Оройн төрийн үзэгчтэй эдийн засгийн тайван нэвтрүүлгийн шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр хаврын бүтээн байгуулалтын улирал эд эхэлчихсэн байгаа энэ цаг үед экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа бол түүнчлэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд ямар шатандаа явж байгаа бол санхүүжилт нь аль шатандаа хэрэгжиж байгаа бол гэд олон асуултууд хүлээлт үүсгэж байгаа. Яг энэ шалтгаанаар бид эдийн засгийн тайван нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт Чингис Бонд болон түүний зарцуулалт, санхүүжилт, иргэн төлөлтийн асуудлыг хөнтөхөөр бэлтлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат болон эдийн засагч Дэлгэр сайхан нар манай энэ удаагийн зочноор өргөцсөн байнамаа. Чингис Бондын зарцуулалт угаасаа олон нийтийн анхаарлыг байнга татж идэг сэдв. Тэгэхээр яг хамгийн сүүлийн үеийн байдлаар хичнээн төгрөгийг ямар төслүүдэд зарцуулаа гэдгийг та нэг товчхон тайлхнах уу? За хөгжлийн банкар дамжуулаад одоо Чингис Бонд, Самруу Бонд болон бусад одоо гадаад зах зээл дээрээс босгосон энэ хөрөнгөний их үүсвэрийн санхүүжилт явж байгаа л да. Тэгээ манайхаас хийсэн санхүүжилтийг үндсэндээ бол 3 томоохон бүлэгт хувааж харж болж байгаа. Хамгийн ихнийх нь бүлэг бол хатууд эд бүтцсэн байгаа. Үүндөр бол зайлшгүй шаардлагатай одоо автозамууд, инженерийн дэд бүтцүүд, шугам хоолойнууд, мөн шинээр оруулсан цахилгаан, дулааны их үүсвэрүүд гэх мэтчлэн энэ дэд бүтцийн төслөд орж байгаа. Хоёр дахь томоохон хэсэг нь бол улсаас одоо маш олон жилийн турш ингээ хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг санхүүжилтийг нь тодорхой хэмжээгээр шийдэх одоо шаардлагатай гэж бодлого шийдсэн байсан улсын одоо төрийн өмчт томоохон төслүүд байгаа. 5 толгойн одоо уурхай байна те 5 толгойн голын цахилгаан станцууд 3-4 дугаар цахилгаан станц гэх мэтлээ одоо манай цементийн төслүүд те томоохон төслүүд байгаа. 3 дахь томоохон бүлэг нь бид нэгэнт томоохон төслүүд урагшлуулад урд нь ямар ч дэд үтцгүй байсан газруудаа дэд үтц хүргэчихэр тэнцээ одоо хувийн хвшил маань очиод тэр шинээр бий болсон боломж болцоог ашиглаж шинээр одоо үйлдвэр байгуулах боломжтой болж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэд үтцээ тавиад томоохон төслүүдэд урагшлуулад тэгээд энэ хоёр санхүүжилтийн үр дүнд бий болж байгаа эдийн засгийн өсөлтөө одоо шинэ боломжийг ашиглахыг нь хувийн хвшилтэй бас тус дэмжлэг үзүүлж байгаа л гэсэн. Олон нийтийн санал асуулга явж исэн байна. Яг энэ Чингис Бондын сэдвэр энэ дээрс харахаар Чингис Бонд үр дүнээр зарцуулагдсан уу гэдэг дээр 72% оролцсон хүмүүсийн үр дүн муутай зарцуулагдсан гэдэг юм. Ямар шалтгаанаар ер нь олон нийтийн санал асуулгын үр дүн ингэж гараад байна? Энэ зарцуулалтын буруу гэж хэлэх гол үндэслэл нь эдийн засгийн үүднээс нь харвал яг энэхүү бид бол зардалтай санхүүжилтийг авсан. Энэ санхүүжилтийн зарцуулагдсан мөнгөний эргэн төлөлтийн хувьд л бүтээн байгуулалтын чиглэл зам дэд бүтцийн салбар руу оруулсан энэ мөнгөний эргэн төлөлтийн асуудал, эдийн засгийн үр ашигын асуудлууд нь яг шууд төлөлттэй холбоотойгоо бусаар тайлбарлагддаг. Мэдээж хэрэг эерэг үр дагавруудыг засгийн газрын зүгээс ч гэсэн тайлбарлаж байдаг. Гэтэл бид нар бол энэ бол арилжааны анхны гаргасан Монгол улсын бондын эргэн төлөлтийн тухай асуудал хөндөөгдөд хэрхэн төлөх вэ гэдэг нь эргэлзээг. Зарим саяны хэлсэн мөхөд захирлын хэлсэн зарим төслүүдийн хувьд гол төслүүд томоохон үйлдвэрийн газрууд төгсөн эрчим хүчний барилгын үйлдвэрлэлийн салбарт төгсөн төслүүдийн хувьд өрсөлдөх чадвар дээр нь бас бодууштай зүйл байсан байна гэж хардаг. За тэгвэл тухайлж асуул та. Яг зөвхөн зам руу хийсэн төслийн санхүүжилтийн хэмжээ хийдвэ? Энэ хэдэн оноос эхэлж эргэн төлөгдөх нөхцөлтэй байгаа вэ? За нийтдээ манай зүгээс бол 5 орчим их найт төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг. За энэ 5 их найт төгрөгийн санхүүжилтээс 1.4 орчим их найд нь одоо энэ зам, гудамж, төсөл, инженерийн дэд бүтц рүү явсан байдаг. Өөрөөр хэлбэл харьцангуй одоо юу гэдэг те бас олон нийтийн боддгоос их хэмжээтэй санхүүжилт нь өөрийгөө санхүүжүүлэх боломжтой, өөрөө орлоготой тийм төслүүд рүү явсан байдаг. Тэгэхээр юу гэдэг Чингис Бондын зарцуулалтаас одоо яг хүмүүсийн нүдэнд нь маш ихсэн харагддаг зүйлүүд энэ замууд тахгүй харахгүй. Одоо Улаанбаатар хотоос гараад хаашаа чамаагүй те орон нутагт ингээ явхад бол хамгийн түрүүнд хүмүүст харагддаг зүйлүүд энэ зам те. Улаанбаатар хотод ч гэсэн гудамж төсөл гэх мэтлэн те. Гэтэл үнэндээ бол бас энэ яг хатуудын үтцээр бол санхүүжилт нэлээд их орсон. Гэхдээ нийт санхүүжилтийн хүрээнд аваад үзэх юм бол дийлэнх нь бол үнэхээр биш. Эргэн төлөлтийн асуудал харьцангуй гайгүй. Гэвч энэ чинь нэг санаа зовох зүйл бас байгаа. Тэр нь юу гэвэл манай улс байнга олон улсын хөрөнгөний зах зээл дээр ажиллах чадвартай байх шаардлагатай юм аа. Одоо энэ хөрөнгөний зах зээлээс
өөрийгөө одоо юу гэдэг нь те ингэж хааж гаргах бол туйлын буруу туулан аюултай. Олон улсын хөрөнгөний зах зээлд бид нэр оролцох боломжтой байх бүх үед бол бондын эргэн төлөлт тодорхой хэмжээгээр хийгдэх боломж нь бол маш өндөр байна. Ингэж хатгаа болоод эхлэх юм бол хүндрэлд орох одоо аюултай. Яг сүүлийн үед болж байгаа зарим үйл явдлыг харахад бол одоо тий сая засгийн газар бонд гаргах гэдэг явж явах яг үетэнд давхцуулаад засгийн газрын тэргүүнийг огцруулна гэж өргөн барихтай гэх мэтчлэн иймэрхүү асуудлаас болоод бид бол олон улсын зах зээл дээр нэр хүндээ алдах одоо хүүсдэг одоо илүү аюултай тийм нөхцөл үүсдэг. Тийм болохоор бид дотооддоо альва юу гэдэг нь те үйл ажиллагаа явуулахдаа бас тэрийг бодолцох шаардлагатай юм байна. За 2017 оноос эхлээд бид нар эхний нөгөө 500 саяыг эргэн төлнө тийм үү. Энэ маань хүүтэйгээ нийлээд хичнээн их мөнгө болох бай. Улсын төсөв энийг даах чадвар бий. Хоёрдугаарт таны хэлээд байгаа эргэн төлөгдөх төслүүдээс 2017 онд хүүгээ төлөө явах төсөл хэд байна? Хичнээн хэмжээний мөнгө хоримтлуулж чадгаа бид нар. За үндсэндээ бол саяны хэлсэн зам хатуудын төсцийн төслүүдийг бол 2022 онд эргэн төлөгдөх Чингис бондын 1 тэрбум доллартай тэнцэх хэмжээний бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Тэгэхээр эргэн төлөлт нь бол эдгээр төслүүдийн тий эргэн төлөлт нь бол 2022 он хүртэл хөрвүүлэгдэх боломжтой юм аа. Сая таны дурдсан хөгжлийн банкнаас анх удаа гаргасан 580 сая ам.долларын хөрөнгө бол дийлэнх нь өөрийгөө эргэн төлөх боломжтой төслүүдээр байсан байна. Ялангуяа их хэмжээний санхүүжилт нь бол арилжааны банкудаар дамжиж хийгдсэн байна. Тэгэхээр энэ хөрөнгийн одоо эргэн төлөлт бол санхүүжилтийн эргэн төлөлт бол хангалттай өндөр түвшинд явж байгаа. Одоогийн байдлаар хөгжлийн банкн дээр нийтийн 200 гаруй сая долларын эргэн төлөлт хөрөнгөлөгдсөн. Мөн хэрвээ эргэн төлөлтөд ямар нэг хүндрэл гарах юм бол нөхөх сан байгуулад явж байгаа. Эрсдлийн сан. Тэр сан маань одоогийн байдлаар 40 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний сан байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид эргэн төлөлтөд суулуулад 17 онд бол эргэн төлөлтөө их боломжтой гэж үзэж байгаа. Улсын төсөвт суулгаж төлөх шаардлагатай эргэн төлөлтийн гол ачаал бол 2018 онд ирнэ, 2022 онд ирнэ. Тэгэхээр яг энэ төсвийн эргэн төлөлт дээр ер нь эдийн засгч ямар байр суурьтай байх вэ? Тэгэхээр миний харж байгаагаар бол Монгол улсад яг энэ бондуудын тэр бөөн төлбөр буюу үндсэн төлбөрийг төлөх тийм эдийн засгийн боломж харах одоо бүрдэж амжаагүй бөгөөд бүрдэх боломж бол багатай байна 1 жилийн дотор гэж харж байгаа. Иймээс бид нар энэ хооронд юу хийх ёстой вэ гэхээр энэ гадаад зах зээл дээрх нэр хүндээ сэргийх энэ Чингис бондын болон бусад бондуудын хувьд сөрөг байдалтай байгаа тэрхүү үзүүлэлтүүдийг бууруулах тал руу тусах арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр Чингис бондын өгөөжийн түвшин 10-аас дээш гарцсан. Сая 2 сарын ихээр бол бүр түүхэн доод түвшиндээ хүрсэн юм байдалтай байна. Энэ маань өнөөдөр бид бонд гаргавал дахиад 2 дахин өмнөх Чингис бондоос 2 дахин илүү зардалтай тийм бондыг гаргахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. Энэ дээр бид нар маш хилэн талангүй ярмаар юм шиг юм хатарга. Гадаад зах зээл дээр нэр хүнд суларсан байгаа энэ үед 10 гаруй хувийн хүүтэй бонд авчираад 5% хүүтэй бондоо төлөх ёстой юу? Энэ дээр ямар байр суурьтай? За тэгэхээр би түрүүн дурдсан тийм. Манай улс олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох чадвараа алдаагүй тохиолдолд альва бондуудын эргэн төлөлт бол баталгаажиж байгаа юм л да түүгээрээ. Гэхдээ бид энэ богино хугацаанд гарч байгаа зарим нэг эрсдлээс болоод тийм ээ гадаад зах зээл дээрх нэр хүндээ бас тодорхой хэмжээгээр сүүлийн одоо жил гаруй хугацаанд бол алдсан үйл тэр бол яхахгүй тэгсэн л дээ. Тэр бол харамсалтай одоо үзэгдэл болсон. Манай эдийн засаг бол бүхэлдээ түүхэн эдийн үнийн мөчлөгөөс хамаардаг эдийн засагтай харамсалтай. Одоо энэ хамаарлаас л гарах гад л те хамгийн гол нь энэ бондын зарцуулалтыг дид үтгц рүү дотоодын үндэсний үйлдвэрүүд рүү томоохон төслүүд рүүгээ хийгээд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл өмнө нь махны үйлдвэр барьж болдгүй байсан аймагт те одоо жишээл очиод махны үйлдвэр бариад консервны үйлдвэр бариад нэг өдрийн дотор бараа таваараа тэр аймагаас нийслэл рүү татаад олон улсын зах зээлд хүргэх одоо ийм боломжтой болж байгаа. Гэхдээ энэ эрг үр дүнгууд маань дунд урт хугацаанд гарах үр дүнгууд. Нэг өөрөө төлөхийн тулд дахиад нэг зээл тавьж л түр хаах гэдэг тийм үү. Тэгээд урт хугацаанд таны хэлээд байгаа төслүүдийн үр дүнг үзнэ. Яг тийм асуудал биш л. Яг тэгэхээр бонд гарна гэдэг маань өөрөө байнгын давтамжтай хийж явах хэрэгтэй ажил гэдэг байхгүй. Жил болгонд ороо яж одоо тийм нэг тодорхой хэмжээгээр зах зээлтэйгээ ажиллаж ээж өөрийгөө ойлгож таниулж тийм ер нь бид нар хаана байгаа юм бэ гэдгийг хөрөнгө оруулагчтай ойлгоцож явж байгаа шаардлагатай. Гэтэл бидний хувьд бол их бололцоо бол бас сүүлийн бас нэг тодорхой хугацаанд бол хаагдлаа л да. Одоо яг ингээд зах зээл дээр гарах гэхээр дотоодод ямар нэг үйл явдал болоод одоо ингээд болохоо болчдөг тийм энэ л буруу байна. Одоо Чингис бондын үлдэгдэл бий юу? Чингис бондын хувьд бол бага хэмжээний үлдэгдэл байгаа. Яагад гэвэл Чингис бондоо санхүүжүүлж байгаа төслүүд гүйцэтгэлээр санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг дорн одоо юу гэдэг нь те пал хийтлэн санхүүжилт олгодгүй. Яг амьдрал дээр ингээд ажил нь хийгдсэн гэдэг нь те бүх төвшөндөө батлагтаад улсын комисс нь аваад
амьдрал дээр бий болсон тэр ажлыг санхүүжилдэг учраас бүх ажлууд нь тэгж хараахан дуусаагүй. Тэгэхээр тэр ажлуудыг санхүүжүүлэх тодорхой хэмжээний үлдэгдэл байна. Хичнээн төгрөгийн үлдэгдэл байгаа. Одоогоор нэг 200 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Чингис бондын зарцуулалтын тайлан харж хахад 6% хүүтэй зээл тус мөнгө өгсөн харагдчихсан. Энэ нөгөө хамгийн анх үндэсний аюулгүй байдлын төвшөнд яригдаад зөвхөн ийм том төслүүд дээр эргэж санхүүжилт нь хурдан орж ирдэг төслүүд дээр санхүүжилт өгнө гэдгээс хазаасан үйл явдал уу үгүй юу? Одоо ялангуяа орон сууцны борлуулалт маш муу байна. За ер нь бол дахиад хэлэхэд богино хугацаанд манайх тодорхой хүндрэлүүдтэй бол тулгарч байгаа эдийн засаг маань өөрөө бүхэлдээ харахад тийм ялангуяа түүхийн эдийн мөчлөх бол одоо сөрөг түвшиндээ явж байна. Хизээ яаж сайжрах вэ гэдэг дээр бол бас олон улсын түвшинд хүртэл маргаантай байна л да. Бас тийм 100% тодорхой улсын юм алга. Тэгэхээр манай экспорт одоо тийм манай улсын хатуу валютын орлого бүхэлдээ бол 80-90% хамаарлал нь их цөөн тооны одоо түүхийн эдийн үнээс хамааралтай байдаг л да. Тэгэхээр энэ хамаарласаа гарахын тулд дунд урт хугацаанд бид яа харахгүй хүссэн үсээгөө өөрсдөө бүтээн байгуулалт хийх ёстой. Өөрөөр хэлбэл бит бодит хөрөнгө оруулалтыг эдийн засгтаа хийх ёстой. Энэ бүх эрсдэл манад угаасаа дотоодын байдаг эрсдлүүд. Энийг та нар бонд тосохоос өмнө судлаагүй юм уу? Тооцоогүй юм уу? Яагаад ийм ойрхон 17 онд эргэн төлөлттэй бахаар их хэмжээний мөнгө тухайн үед авч ирсэн тэр нөхцөл байдлыг л иргэн бид нар ярих хэрэгтэй байна. Тий, аль ч төвшөнд бид дотооддоо тий доктортой болохын тулд эхлээд алдах зүйлтэй болох хэрэгтэй шүү дээ. Өмнө нь бол одоо юу ч ярьж ирсэн ингээ хамаагүй байдаг гэсэн үед бол өөрийгөө өөрчлөх шаардлагагүй. Гэтэл одоо ингээд ярьсан хэлсэн зүйлийнхаа төлөө хариуцлага үүрдэг болсон тохиолдолд бид илүү хөгжилтэй орн шиг тийм үү дотооддоо илүү ёс зүйтэй илүү доктортой бодлого хэрэгжүүлэх биднэрт бол амин чухал болж байгаа болохоор үүнийг анхаарал цаашдаа ажилласаа л гэж хүсэж байна л да. За эдийн засгийн ямар тайлбар өгөө? Бондын гаргалтын менежмент нь буруу байсан болов уу гэж би хардаг. Өөрөөр хэлбэл бид бонд гаргахдаа Монголын Чингис бондын танилцуулга дотор зөвхөн л Монголын уулуурхай, Монголын таатай орчны тухайд мэдээллүүд байдаг. Тэгээ бид Чингис бондыг чухам юунд зарцуулж Монгол улсын эдийн засгийг яаж сайжруулах вэ гэдэг үндсэн асуудлууд ерөнхийдөө орхигдчихсан. Сайн нэмэхэд захирлын хэлж байгаа дунд урт хугацааны буюу Монгол улсыг хөгжүүлэх улс төрөөс үл хамаарсан тийм хөгжлийн зохиц бодлого чиг баримжаа бүхий бодлого Монгол улсад байхгүй. Чингис бондын мөнгө 12 оны 12 сарын 6-нд орж ирсэн байдаг баг. 13 оны улсын хурал дээр л Чингис бондыг юунд зарцуулах талаар бахан маргаан явсан. Бүтэн жилийн дараагаар 888 төсөл буюу үйлдвэрчлэлийн төслийг засгийн газраас зарласан. Тэгээд тэр нь ч гэсэн яг шалгаруулалтын процесс нь их богино хугацаанд 1 сарын дотор төслүүдийг 14 хоногийн дотор төслүүд хүлээж авч 1 сарын дотор шалгаруулсан байдаг. Тэгэхээр бид нар ийм санамсаргүй сонголтоор эдийн засгийг шийдэх. Тэгээд дээрэс нь улс төрийн асар их нөлөөлөлтөөр явсаар байх юм бол энэ зарцуулалтууд буруу байна. За дараагийн асуулт 888 төслийн 2 хуваасан. 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй доош. Нийт хэдэн төсөлд олгогдсон бэ? Хичнээн төгрөгийн санхүүжилт гарсан байна. За яг 888 гэдэг бол 888-даа бол хүрээгүй тийм үү? 888-даа бол хүрээгүй мэдээж хэрэг. Яаж хүрэх вэ? Тэр чинь бүгдээрээ амьдрал дээр бодит төр хэрэгжих чадвартай төслүүд биш шүү дээ, тийм үү? Ер нь бол яг 888 гэж тусгаал авч үзэлгүйгээр ярихад бид хувийн хвшлийн 1400 гаруй төсөлд нийтдээ санхүүжилт олгосон байдаг. Энэ төслүүд бүгдээрээ арилжааны банкар дамжиж санхүүжигдсэн. Би яагаад 888-ыг татаад байна гэхээр нөгөө экспортыг нэмэгдүүлээд импортыг орлох хэвээр. Одоо манай эдийн засгийн суур бүтцийг их солонгоруулад сайжруулах зорилготой л төслүүд шүү дээ. Энэ маань хэрэгжилт нь ямар вэ? Гадуур их яриа байгаа л да. Тухайлбал цаасан дээр дөнгөж шинээр байгуулагдсан компанид өгчлөө л гэж хардж байдаг. Эргээгээд 888-аас зээл авчаад дампуурж ийн гэж яриад байгаа. Тэгэхээр шүү дээ хувийн хвшилтэй төрийн өмч харьцахдаа тэгж жижиглэнгийн төвшөнд харьцах нь буруу байдаг. Тэр зарчмын дагуу хөгжлийн банк хувийн хвшлийн төслүүдийг санхүүжүүлэхдээ жижиглэнгийн буюу төсөл тус бүр дээр нь биш хөтөлбөрийн хүрээнд ажилладаг л та. Одоо 888 гэдэг үл нэг л хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд жишээлбэл хамгийн амжилттай хэрэгжсэн төслүүд гэвэл одоо манай дотоодын цемент үйлдвэрүүд нь шүү дээ. Одоо сая Монпельмет компани үйлдвэр түрүү жил ашиглалтанд орсон. Тэр бол 888-ны хүрээнд л хийгдсэн төсөл. Саяхан манай дотоодын 5 эмийн үйлдвэр нийлээд дотоодод усан шингэний маш сайн үйлдвэр ашиглалтанд оруулаа. Тэр бол манай дотоодын шингэний хэрэглээний 70% дангаар хангах чадвартай үйлдвэр. Тэр бол бас 888-ны гэсэн үг. Гэх мэтлэн бүгдийг яриад тах юм бол сайн төслүүд зөндөө байгаа. Хөгжлийн банкны хувьд бол харин энэ төслүүдтэй шууд харьцдаггүй маа. Арилжааны банкны системээр дамжуулж харьцдаг. Өөрөөр хэлбэл тухайн төсөл нь бас яг хувийн хвшлийн арилжааны банкуд төр очиод өөрийнхөө амьдрах чадварыг бодиттой гэдгийг баталж чадах юм бол хөгжлийн банкны зүгээс зөвхөн тэр сайн нөхцөлтэй их усүрийг нь л
арилжааны банкар дамжуулж олгож байгаа. Тодорхой хэмжээгээр зарим төслүүд нь бол муу яваад бас эрсдэлд орохыг бол үүсэхгүй. Тэгвэл арилжааны банк нь Тэгвэл өмнөөс нь арилжааны банк нь хариуцсан. Эрсдлээ арилжааны банкнд өрүүлж байгаа болохоор хүмүүс бол тэн дээр улсад нөгөө мөнгө орохгүй нэг санаа зов шаардлагагүй байна. Хэрвээ арилжааны банкны системийг бүхэлдээ дампуурчихгүй бол асуудал гарахгүй л гэсэн. Энэ бас эргэлзээтэй асуудал. Та энэ дээр ямар байр суурь? Ер нь бол гэхдээ харьцангуй эрсдлээс хамгаалсан систем байна тийм үү? Тэгэхээр ер нь яг энэ бол азар зөв схем гэж харж байгаа. Жишээ нь Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа зарим төсөл хөтөлбөрөд ч гэсэн ерөөсөө арилжааны банкар дамжуулаад хямд их усрыг Монгол банкнаас гаргасан байдаг. Энэ арилжааны банкар дамжуулах нь их зөв хөлбөр. Тэгэхээр арилжааны банк цэвэр арилжааны бөгөөд ашигын төлөө компани тэнд ажиллаж байгаа. Дээрээс нь олон жил санхүүгийн салбарт ажилласан туршлагатай баг тэнд цензураа тавиад, шалгуураа тавиад ажиллаж байгаа юм. 888 төслөөс жишээ нь арилжааны банкн дээр унсан төслүүд их сонсогддог. Яамн дээрээ батлагдсан байдаг, дэмжлэг авсан байдаг. Бодит зах зээлийн шалгуурыг даваагүй байдаг. Тэгэхээр энэ дээр яг арилжааны банкнд учирч болзошгүй нэг зүйл нь бол жишээ нь тухайн төслийн эрсдлийг арилжааны банкт зааж байгаа учраас хөгжлийн банк магадгүй өөрийнхөө өгсөн хугацаанд их усрээ татах шаардлагыг арилжааны банкнд тавихад хөгжлийн банкн дээр эрсдэл нь багатай, арилжааны банкн дээр эрсдэл нь үлдэх тийм магадaltaй. Саяны ярьснаар тухайн төсөл магадгүй амжилтгүй боллоо гэж үзвэл. За тэгвэл төмөр зам дээр 300 гаруй тэрбум төгрөг шороонд булчлаа гэж маш их шүмжлэгддэг шүү дээ. Энэ дээр ямар арилжааны банк хариуцлага хүлээх үү? Эсвэл ер нь хариуцлагын тогтолцоо нь яг тэгэхээр ойрын 5-10 жил төмөр зам байхгүй нь тодорхойлчлаа шүү дээ. Хөгжлийн банкны зүгээс бол төмөр зам хоёр төслийг санхүүжилсэн байдаг. Нэг нь бол амжилттайгаар ашиглалтанд орчихсон сая одоо Монгол улсын алтан гэрээгээ гэдэг шилдэг бүтээн байгуулалтын шагналаа авч. Энэ бол зүгээр дархны төмөрлөгийн хандгаа төмөр. Тэр бол төмрийн өдрийн экспортлох бас чухал зам шүү дээ. 33 км төмөр замыг манай дотоодынхаа хүчин чадлаар ганцхан жилийн дотор барьж байгуулж болж байна. Санхүүжилтийн бүрэн шийдсэн тохиолдолд. Харин өмнө говьт байгаа тэр 5-7 гашуун сухатын 270 км төмөр замын хувьд бол энэ бол төрийн өмч төсөл юм аа. Энэ бол хувийн хвшлийн төсөл биш. Энэ төслийн эзэмшигч нь бол Монголын төмөр зам гэдэг 100% төрийн өмчт компани. Тэгэхээр гол асуудал нь юун дээр гарсан бэ гэхээр энэ төслийг нийт хэрэгжүүлэх одоо тэзүүгээр гарсан өртгөн 800-аас 1 тэрбум $. Гэтэл хөгжлийн банкнаас 200 сая $-ын санхүүжилт хийх зөвшөөрлөг олгосон. Тэгэхээр бид 200 сая $-ын санхүүжилтийг хийсэн. Бусад их усрын шийдэгдээгүй. Тийм болохоор өсөөгөө төсөл гацсан. Тэгэхээр уул нь энэ бол маш сайн төсөл, ашигтай төсөл. Одоо ингэж гацаалгүйгээр аль болохоор үлдсэн хөрөнгийг нь яаралтай шийдээд яаралтай энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ төслийг хэрэгжүүлэх шийдэх гэхээр танаа мөнгө хүрэхгүй. Одоо тэгэхээр яах вэ? Хаанаас яаж санхүүжүүл? Шийдгийг бол хөгжлийн банкнаас шийдвэрлэж болно шүү дээ. Тэр бол дээрээс улс төрийн шийдвэр гарчвал та нар санхүүжүүлэх билнэ үү? Бодлогын шийдвэрүүд нь гарсан тохиолдолд хөгжлийн банкны түвшинд үр ашигын тооцоог хийгээд санхүүжүүлээ явдаг тийм. Тэгэл яг энэ зарчмаараа шийдэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар хөгжлийн банкнаас 200 сая $-ын хэмжээтэй санхүүжилт олохыг зөвшөөрсөн байгаа. Тэр хэмжээнд нь бол тулгаад санхүүжилтийг олгосон боловч энэ бол энэ төслийг дуусгахад хангалттай биш. Хамгийн эцсийн байдлаар бид нар 1.5 тэрбум төгрөг Чингис бондын төсөөсөө хизээ төлж дуусгах л үзэгчдэд нэг сануулж. За Чингис бондын гол төлбөр бол дийлэнх төлбөр 2022 оны 12 сард хийгдэх ёстой. 2022 оны 12 сар гэхэд Чингис бондын таны хэлээд байгаа бүх төслүүд өгөөж өгсөн бид нар энэ зээлийг ам бардам хааж хийж чадах болов. Мэдээж эрэг боломж болцсон байлгүй яах вэ? Гэхдээ би дахиад хэлэхэд олон улсын зах зээл дээр ажиллах өөрийнхөө чадварыг өөрсдөө одоо муутгаж болохгүй юм аа. Дэлгэр сайхан эдийн засгийн дээр ямар байр суурь хэлэх вэ? Тэгэхээр бидний төлбөрийг төлөх боломж бол яг эдийн засгийн бодит болцоо бол өнөөдрийн байдлаар бол хараахан байхгүй байна гэдэг миний харж байгаа. Дээрээс нь саяны нэр хүндийг сайжруулахаас гадна тэрхүү мөнгийг чухам юунд зарцуулах ёстой гэдэг үйлчлсэн төлөвлөгөөг бид гаргаж иж бондоо гаргах ёстой байсан бол энэ дээр бид алдсан. Тийм учраас зарим шийдвэр гаргалтууд нь магадгүй юм цаг хугацааны алдагдaltaй дээрээс нь үр ашиг багтай тийм зөвлөд рүү мөнгө зарцуулах гэсэн. Энэ алдааг бид цаашдаа тийм давтах эрх бол байхгүй. Чингис бондыг бид анх удаага олон улсын зах зээл дээр ийм нэр хүндтэй их хэмжээний мөнгийг босгосон алдсан юм байгаа юм байна. Сургамж авч байгаа юм байна. Цаашдаа сайжруулах зүйл байгаа юм байна. Харин төлөлтүүд бол бидний алдсан алдаанаас үл хамааран төсөөс бол автоматар хийгдээд явах болно. Цаашдаа бид нар үнэхээр энэ Монгол улсын олон улсын зах зээл дэх ажиллах чадварыг илүү сайжруулах хэрэгтэй юм тийм үү? Ярилцлага энэ төрөд өндөрлөө баярлалаа. Эдийн засгийн тайван нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартай
Чингис Бондын зарцуулалт болон эргэн төлөлт гэсэн сэдвийг хөндлөө. Нэвтрүүлэг маань 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар та бүхэнд үргэлжлэн хүрсээр байх болно. Ингээд анхаарал хандуулсан үзэгчтэй баярлалаа.